Сайн байна уу өрх мөчгчд. Мөнхийн жадаалагчийн энэ дугаараар та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. Мөнхийн жадаалагч бол улсын дотн гадны монголчууд болоод монгол хэл сурах хүсэлтэй бусад улс үндэстний хүмүүс. Тэгвэл ус хятад хэлээр буюу бусад хэлээр хичээлж байгаа монгол сурагчид оюутдын монгол хэл сургаж яруулсан тусгай нэвтрүүлэг болно. Жангад дэлгэцийн минь 2 дугаар хичээлээр эгшиг болоод эгшгийн уншлагын тухай дүгнэлт тайлбарж хийх болно. 大家好，很高兴在蒙语卫视学蒙语栏目中与大家见面。学蒙语栏目第2节课里，我们学习元音以及它的读法。下面我们一起进入课题。 2 дугаар хичээл эгшиг ба түүний уншлага. 第2课元音及其读法。 А эгшиг 阿音，发阿音时，口腔开合度为开，舌头部位为低，即舌头后部有些抬高。阿音是颈元音，发音时喉部有些紧张，舌根有些后缩。 啊 啊 эгшиг 音，发音时，口腔开合度为中，舌头抬高部位也是中，即舌头后部有些抬高。音是松元音，发音时喉部不紧张。 이 эгшиг 一音，发一音时，口腔开合度为小，舌尖往前伸到牙齿。一是中元音， 이 一。 아 эгшig 音，发音时，口腔开合度为中开，舌头部位为后，唇形为圆唇，是颈元音。 어 오 엑시그 音，发音时，口腔开合度为次闭，即比发音稍闭口，舌头部位为后，唇形为圆唇，也是颈元音。 오 엑시그 音，
发 o 音时，口腔开合度为中开，舌头部位为后，圆唇，稍微尖嘴，是松元音。오, o 우억시가 우音。发 u 音时，口腔开合度为 b， 舌头部位为后，圆唇，尖嘴程度比 o 大一些，是松元音。우, u。下面我们把7个元音读2遍。 아, 이, 오, 우, a, i, u, u。 Өвөг дайцаас минь өвлөн үлдээсэн ялгам сайхан монгол хэл үеийн үе дээжилж явах нь Монгол ястан та биднэ нийтийн хариуцлага байгаа юм. Мөнхийн жолоологчийн энэ дугаар үгээр өндөрлөө. Дараагийн дугаараар дахин жолъё. 学蒙语栏目这期节目到此结束。下期节目我们将为大家讲解辅音以及它的读法。下期节目再会。